Монгол улсын усны чанарын мэдээллийн үзүүлэлт 50% төрөхгүй байна гэсэн судалгааг нээлттэй нийгэм форумоос гаргажээ. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн дийлэнх нь туулгалын бохирдол, ундны ус болон бэлчээрийн хомсдол их байна. Гэхдээ чухам ус яагаад бохирдов, ундраг нь яагаад багасаад байна? Бохирдсон уснаас ундандаа хэрглэж болох уу эсгэд тодорхой хариулт хэрэгтэй байна гэсэн тайлбар өгчээ. Жишээлбэл хаан улдургийн 13 дугаар хороо буюу шугам фабрик, биокомбинат чиглэлд амьдардаг иргэд голын бохирдол дээд хэмжээнд хүрсэн хүн байтугай малч туулгалд ойртохой байсан. Голын иргэд дасан бургасуудын өмс хордож эхэлсэн тухай ийхүү ярьлаа. 13 он, 11 он, 12 онд бол одоо манай яг хөршингээл голын ирэг дээр амьдарч ирсэн ирэхэд малчид 1000 толгой хоньо нэг өдрөл хараарч цагаалдуулаад өхүүлж ирсэн. Одоо өнөөдөр ихтэл тэр биогийн дэхэн талаас Улаанбаатар хотын бохирын ус ороод туулгол өрөөсөө хүн, мал, ургамал туулголын бүр одоо нөгөө юм бургасан шүү дээ, тэд нар ч одоо ингээд нөгөө бохирдоод үндс нь хүртэл бохирдоод ингээд бүр түлхэхэд ундаг юм болсон байгаа байхгүй. Тийм учраас бид нар усны чанарыг бол хизээж хүний хэрэгцээ хангах шаардлагатай хүрээгүй байгаа гэж үздэг байхгүй. Ууж байгаа усны ундраг доошлоод байна л гээл бид одоо хэдэн жилийн дараа уух усгүй болох юм гинлээ л гэж ярьдгаас биш тийм ээ. Одоо энэ юунаас болоод юунаас нөлөөлөд ингээд байна. Одоо энэ улстай ямар арга хэмжээ аваад гэдэг бол ерөөсөө иргэд бол мэддэг. Судалгаанд оролцсон иргэдийн дүнг нэгтгэвэл туулгалын бохирдол 16.7%-тай, ундны усны хомсдол 16.7%-тай, голын голдрол өөрчлөгдсөн нь 3.3%-тай, усны бохирдлын түвшин 13.5%-тай байна гэж хариулжээ. Мөн туулгалын сав газарт амьдарч байгаа иргэд ус, хөрс, агаар зэрэг байгалийн нөөц хомсдол бохирдол хамгийн их тулгамдсан асуудал болсноо онцолжээ. За бидний зүгээс бол мэдээллийг бол интернетийн очинд тий Facebook, интернет, веб сайтын очнод түгэж байгаа. За өөр бол түгээх олон янзын хэлбэр байгаа боловч одоогийн байдлаар бидэд боломжтой байгаа хэлбэрүүдээр нь бид түгэж байгаа гэсэн үг шүү дээ. Олон нийтэд нээлттэй болно болно шүү дээ. Яг орон нутаг баг хорон түвшний хэрэглэгчид бол энэ мэдээллийг бол өөр хэлбэрээр тий бид нар интернет хадаж чадахгүй байна тий авах боломжгүй байна гэж байна. Тэгэхээр энд магадгүй энэ юунаас үр дүнгээс бол тэр тэдгээр иргэдэд яг ямар шийдлэр олгож өгөх вэ тий мэдээллийг дамжуулах вэ гэдгийг харагдах байх гэж би бодож байна. Бохирдуулагчийн хувийн нэг секторуудын мэдээлэл ил тод болохоор хуулийн зохицуулалт байхгүй тий яг гівгийн одоо нөгөө гол руу бохирдол санаандгүй байдлаар асгарсан тохиолдолд иргэд яаж арга хэмжээ авах вэ? Эндээс яаж урьдчилан сэргийлэх юм? Энд яаж мониторинг хийх юм гэдэг энэ зохицуултууд бас одоогоор хуулинд байхгүй байгаа юм л да. Тэгэхээр нөгөө хамгийн гол ач холбогдол яагаад усны чанарын мэдээлэл ил тод байх хэвээр иргэд яагаад энэ мэдээллийг авах хэвээр гэдэг бол иргэд ус ямар чанартай байгаа юм? Усын ямар хэмжээнд бохирдолтой байгаа юм? Ингэсэн тохиолдолд ядаж би эрүүл мэндээ яаж хамгаалах юм гэдэг энэ мэдээлэл бол ил тод байх нь чухал. Иргэд энэ асуудлыг мэдчихэж өөрсдийнхөө эрх ашиг яг эрүүл мэндэ хамгаалдаг байх нь бас хамгийн гол ач холбогдол байгаа юм л да. Ер нь хэрэглээ талаас илүү. Албаныхны мэдээлснээр зөвхөн усны чанарын мэдээлэл гэхгүйгээр байгаль орчны мэдээллийг нэгтгэж байнга албаны сайтаа байршуулдаг гэлээ. Харин хөндлөнгийн шинжээчд энэ мэдээллийг үгүйсгэж шинжлэх ухааны хэллэгээр мэрэгжлийн тайлбар хийж тавьсан мэдээллийг жирийн иргэд уншаад ойлгодоггүй. Иргэдтэйгээ амьд харилцаа тогтоож хоёр тал хоорондоо ашигтай мэдээлэл солилцдог мэдээллийн хувилбартай болох ёстой гэдгийг тодтоглоо. Энд зөвхөн усны чанарын мэдээлэл ерөнхийд нь ярил байгаль орчны мэдээлэл гэхээс илүү хүний амьнас, амьдралтай холбоотой чухал асуудал болохыг судлаач томцолж байна.